Сайн байцгаана уу сурагчдаа. За 8 дугаар ангид нэг гишүүнтэй үржүүлэх сэдвийн 10 бодол өгсөн байгаа. За ингээд гэрийн дадлгаврын бодлогоудаас нэг 4 бодлогыг хамтж бодъё. За эхний бодлого маань 4-р бодлого байна. За энэ бол нэг гишүүнтэй үржүүлэх ёстой. За нэг гишүүнтэй үржүүлэхээс өмнө за эхлээд өмнөх коэффициентүүдээ үржүүлнэ. За ингээд хасах 3-ын квадрат за үржих нь 9-ийн 7. За тэнцүү цаас 3-ын квадрат 9 үржих нь 9-ийн 7. За тэнцүү за энэ 2-ээс хураагдаж за 7 үлдэнэ. За дараа нь ижил хувьсгчуудаа үржүүлээ. За ингээд А-гийн 4 зэрэг за квадрат үржих нь А-гийн 12. За тэнцүү А-гийн за ингээд 4-ийг 2-оор үржүүлээд 8 үржих нь А-гийн 12. За тэнцүү А-гийн 8 дээр нэмэх нь 12 тэнцүү А-гийн 20 зэрэг. За энэ нь болохоор ижлэн хувьсгчтай суурийн ижлэгэн учраас үржүүлэхдээ зэргүүдийг нэмж байгаа. За дараагийн хувьсгчаа үржүүлье. За B-гийн 2 зэрэг үржих нь B-гийн 8 зэрэг. За тэнцүү B-гийн 2 дээр нэмэх нь 8 тэнцүү B-гийн 10 зэрэг. За ингээд эцсийн хариу маань за 7 А-гийн 20 зэрэг за үржих нь B-гийн 10 зэрэг. За одоо дараагийн бодлогоо бодъё. За бас өмнөхтэй адилхан эхлээд өмнөх коэффициентүүдээ үржүүлнэ. За ингээ хасах 2-ны 1-ийн 4 зэрэг за үржих нь за энд бол хасах 1 байгаа гэсэн үг. Хасах 1-ийн 3 зэрэг. За ингээ сөрөг тооны тэгш зэрэг байгаа учраас сөрөг тэмдэг маань эерэг болно. Ингээд 2-ны 1-ийн за 4 зэрэг үржих нь за хасах 1-ийн 3 буюу сондгоо зэрэг нь хасах 1 гарна. За тэнцүү за 1-ийн 4 зэрэг маань 1 за 2-ын 4 зэрэг гэсэн үг. Энэ 2-ын 4 зэрэг за үржих нь хасах 1 за тэнцүү хасах за 2-ын 4 зэрэг бол 16 ингээд 1. За дараа нь ижил хувьсгчуудаа үржүүлнэ. За X-ийн 3 зэрэг за хаалтны хаад нь 4 зэрэг байна. Үржих нь X-ийн 3 зэрэг. За тэнцүү за ингээд энэ бол X-ийн 12 зэрэг үржих нь X-ийн 3 зэрэг. За тэнцүү X-ийн 12 дээр 3-ын нэмэнтэй ингээд X-ийн 15 зэрэг. За дараагийн хувьсгчаа үржүүлнэ. За Y-ийн хасах 2 за хаалтны хаад нь 4 зэрэг байна. За үржих нь Y-ийн 3 зэрэг. За ингээд тэнцүү Y-ийн за хасах 2-ыг 4 үржүүлээд хасах 8 үржих нь Y-ийн 3 зэрэг. За тэнцүү Y-ийн за хасах 8 дээр 3-ын нэмнэ. Y тэнцүү хасах 5. За одоо 9-ийн хариу маань хасах 16-ны 1 за X-ийн 15 Y-ийн хасах 5 зэрэг. За тэнцүү за өөрөөр одоо яаж бичиж болох вэ гэхээр энд Y хувьсгчийн зэрэг маань сөрөг байна. Энийг одоо эерэг болгож бичиж болно. Ингээд X-ийн 15 одоо энэ Y хувьсгчийг хүртүүр дээр байгаа учраас одоо хуваар дээр бичих юм бол энэ зэргийн өмнөх тэмдэг нь яг өөрчлөгдөнө. За ингээд тиймээс ингэж бичиж болно гэсэн үг. За одоо дараагийн бодлого. За бас өмнөхтэй адилхан яг эхлээд өмнөх коэффициентүүдээ үржүүлнэ. Ингээд хасах 2-ны 1 за үрждэг нь 3-ны 2-ын 3 зэрэг.
За ингээд тэнцүү хасах 2-ны 1. За үржих нь. За энэ бол тус бүрийн зэрэг бол учраас 2-ын 3 зэрэг. За 3-ын 3 зэрэг. За тэнцүү хасах 2-ны 1. За үржих нь. За энд бол 2-ын 3 зэрэг бол 8. За 3-ын 3 зэрэг бол 27. За ингээд тэнцүү хасах. За энэ 8 2 бол хураагдана. Энд 4 үлдэнэ. За энд бол 1 үлдэнэ тий. 2-ын 2 хувааж байгаа. За ингээд хүрдүүр дээр бол 1-ийг 4 үржүүллээ. 4. За 1-ийг 27-оор үржүүллээ. 27. За одоо ижил хувьсгчуудаа үржүүлнэ. Ингээд B-гийн 6 зэрэг. За үрждэг нь B-гийн хасах 2. За хаалтны ад нь 3 зэрэг байна. За тэнцүү B-гийн 6 үржих нь B-гийн за хасах 2-ыг 3-аар үржүүллээ хасах 6. За ингээд тэнцүү B-гийн 6 дээр нэмэх нь хасах 6. Тэнцүү B-гийн 0 зэрэг. За ингээд тэгээс бусад тооны тэг зэрэг бол 1. За одоо дараачийн хувьсгчаа үржүүлнэ. За С-гийн хасгаар 2 үрждэг нь за С-гийн 3 хаалтны ад нь 3 зэрэг. За тэнцүү С-гийн хасгаар 2 үрждэг нь С-гийн 9 зэрэг. За ингээд тэнцүү С-гийн хасгаар 2 дээр нэмэх нь 9. Тэнцүү С-гийн хасах 3 зэрэг. За одоо эцсийн хариугаа бичээ. За хасах 4-ийн хуваах нь 27. За үрждэг нь энд бол 1. За үрждэг нь С-гийн хасах 3. За ингээд тэнцүү хасах 4. За хуваадаг нь 27. За өмнөхтэй адилхан С хувьсгчийн зэрэг маань сөрөг учраас одоо хуваар дээр бичих юм бол зэргийн өмнөх тэмдгийн солигдно тий. За ингээд ингэж бичиж болно гэсэн үг. За одоо дараачийн бодлого бодъё. За энэ болохоор нэг гишүүнтийг нэг гишүүнтээр үржүүлэхэд энэ нэг гишүүнтэй тэнцүү авах ёстой гэсэн үг. За тэгэхээр бид нар өмнөх коэффициентүүд нь тэнцүү авах ёстой, ижлэгэн хувьсгчуудын зэргүүд нь тэнцүү авах ёстой гэдэг дүрмээр за энэ нэг гишүүнтийг үржүүлье. За ингээд эхлээд өмнөх коэффициент нь тэнцүү байна уу гэдгийг шалгая. За ингээд 0.2-ыг үржих нь хасах 5-ын квадрат. За тэнцүү за 0.2-ыг үржих нь хасах 5-ын квадрат 25. За тэнцүү ингээд 0.2-ыг 25-аар үржүүлэх юм бол 5. За ингээд өмнөх коэффициентүүд нь тэнцүү байна. За одоо ижил хувьсгчуудын зэргүүдэд тэнцвүүлнэ. Ингээд А-гийн 2 зэрэг үржих нь А-гийн m. За гадна 2 зэрэг байна. Тэнцүү энэ А-гийн 8 зэрэг байх хэвээр. За ингээд А-гийн 2 зэрэг үржих нь А-гийн 2m. Тэнцүү А-гийн 8 зэрэг. За ингээд сүүр нь ижлэгэн учраас А-гийн 2 дээр нэмэх нь 2m зэрэг нь А-гийн 8 зэрэг байх хэвээр. За одоо зэргүүд нь тэнцүү авах учраас 2m зэрэг нь 8-тай тэнцүү авах хэвээр. За эндээс 2m тэнцүү. За 8-аас 2-ыг хасдлаа 6. m тэнцүү 3. За одоо B хувьсгчийн өмнөх B хувьсгчийн зэргүүдийг тэнцвүүлнэ. Ингээд B-гийн за n зэрэг за үржих нь B-гийн 2n зэрэг. За тэнцүү B-гийн 7 зэрэг байх хэвээр. За эндээс B-гийн n дээр нэмэх нь 2n зэрэг тэнцүү B-гийн 7 зэрэг байна. За эндээс B-гийн 3n зэрэг тэнцүү B-гийн 7 зэрэг. За эндээс 3n зэрэг нь 7-той тэнцүү авах хэвээр. За энэс n тэнцүү 7 хуваах нь 3. Буюу 2 бүхэл 3-ны 1. За ингээд эцсийн хариу маань m хувьсгчийн утга бол
3 гарч ийн. За ийм хувцагчийн утга болохоор 2 бүхэл 3-ны 1 гарч байна.